За өнөөдрийн бодлого тайлбарлая. За энд бол багш нарын нийслэлийн олимпиад ирсэн олимпиадын бодлого байна. Цахилгаан тусгаарлах соронзон нэвтрэх чадваргүй өөрөөр хэлбэл мьюд тэнцүү нэг байх нэгэн төрлийн материалаар хийсэн нэмгэн хаан бүхий урт хөндөй цилиндр за цаашаа цилиндр гинэ. Урт нь нээл радиус нь ерөөс олон дахин хийх байна. Хэвтэ тэнхлийг тойрч иргэх инерци момент нь I. Масгүй утасны нэг үзүүрийг цилиндрийн гадаргуу бэхэлж утсыг цилиндрийн гадаргууд хангалттай ороож босоо сул үзүүрт мас дачааг бэхэлж Т0 гэсэн агшинд утас унжаагүй хөдөлгөөнгүй байрлаас суллан тавьжээ. Цилиндрийн өнцөг хурдтгал S1 mg air IR илэрхийлж бичнэ үү гэж. За тэгэхээр энэ бодлогыг хэдүүлээ ингээд хэмжээ хэлбэрээр нь харъя. За тэгэх юм бол энд бол юу болох вэ гэхээр бидрэх бол энэ цэгийг тойрч иргэнэ. За энд ингээ утас байгаа. За энд ингээ ачаа байгаа гэж үзье. За доошогоо mg гэсэн үг үйлчлэнэ. Ийшээ t гэсэн үг үйлчлэнэ. За энэ биетийг бол t гэсэн үгээр доош татна. Тэгээ энэ цэглийг тойрч иргэнэ. За энд r гэсэн радиустай. За тэгэхээр энд бол юу болох вэ гэхээр доош a гэсэн хурдтай хөдөлнө гэж үзье. За тэгвэл mg-гээс хасах нь t тэнцүү m a гэсэн үг. За эндээс юу болох вэ гэхээр нөгөө тохиолдолд болохоор t үржих нь r буюу хүчний момент тэмдэгтэй хүчин энэ инерци моментын үржих нь өнцөг хурдтал байна гэсэн үг. За тэгэхээр бид нар энэ тэгтлийг r-д хуваачих юм бол энэ бол юу болох вэ гэхээр эпсилон гарч ирнэ. За тэгэх юм бол эсвэл эндээс t-г нь олчих юм. Дээдлийн тэгтлээс t-г нь олчих. За тэгээд хэдүүлээ орлуулчих. За тэгэх юм бол t тэнцүү ma mg-гээс хасах нь ma болно. За энийг авчиад ийш нь орлуулчих. За ингээд орлуулах юм бол юу болох вэ гэж. За ингээд орлуулчвал энэ дээр бидний тохиолдолд mg хасах нь ma үржих нь r болно гэсэн үг. За тэнцүү инерци моментын үржих нь өнцөг хурдтал. За энийг нь а гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр энэ нь өнцөг хурдталыг үржих нь радиус байна. За ингээд ийшээ орлуулах юм бол mg хасах нь m эпсилон энд r-аар үржигдэнэ. За тэгэх юм бол энд эпсилон r квадрат тэнцүү инерци моментын үржих нь өнцөг хурдтал байна гэсэн. За эндээс бид нар энэ хэмжигдэх хүнийгээ тэнцүүг нөгөө тал руу гаргаад хэдүүлээ эпсилоныг олчихъя. Тэгэх юм бол r mg r за хуваах нь инерци момент төр нэмэх нь mr квадрат гэдэг бол эпсилонтэй тэнцүү байна гэдэг яг нь бидний даалгуулчих жоо. Эпсилоныг mg r r-аар илэрхийлж бичээ гэсэн. За ингэ болцсон. За дараа нь бид нар цилиндрийн өнцөг хурдыг эпсилон r h-аар илэрхийлнэ гэж. За тэгэхээр энийг тайван байдлаас суллан тавиад ямар нэгэн h гэсэн зайг явууллаа гэж бодъё. За тэгэх юм бол энд бол юу болох вэ гэхээр бид нар h гэсэн зайд туулуулах юм бол юу болох вэ гэхээр бид нар нэг ийм томыг мэдэх ёстой. S тэнцүү v-ийн квадрат хасам v0-ийн квадрат хуваах нь 2a гэдэг. Энэ бол тайм жигд хувьсах хөдөлгөөний замыг олдог том юм. За үүнтэй төстөө яг бичих юм бол төөдтэй тэнцүү омега t-ийн квадрат хасам омега 0-ийн квадрат хуваах нь 2 эпсилон гэдгээр бодж болно. За эсвэл h тэнцүү a t-ийн квадратыг хуваах нь 2. За тэгэнгүүтээ бид нар эндээс бол юу болж болох вэ гэхээр a гэдэг бол эпсилоныг үржих нь r байна гэдгээ орлуулаад t-гээ олоод омегагаа олж болно. Ерөнхийдөө бол энэ бол ямар ч ялгаа байхгүй том яваа. За тэгэнгүүт энэ өнцөг гэдэг маань бол h зайг туулсан учраас h-ыг r хуваах юм бол энэ өнцөг нь гарч ирнэ гэсэн үг. За тэгэх юм бол h-ыг хуваах нь r тэнцүү омега квадрат хуваах нь 2 эпсилон. Анхны өнцөг хурд нь бол 0 учраас эндээс омегаг олох юм бол 2 эпсилон h хуваах нь r язгуурын дор олно гэсэн үг. За ингээд бид нар яг нь болохоор омегаг илэрхийлээд олоод гаргаад ирлээ гэсэн үг. За цилиндрийн ачааны системийн нийт кинетик энерги mg h-аар илэрхийлнэ үү гэж. За v тохиол.
За тэгэхээр юу болох вэ гэхээр V тохиолдол маань энэ дээр бол кинетик энерги гэдэг нь бол эргэлтийн кинетик энерги. За тэгээд давших хөдөлгөөний кинетик энерги байх хэвээр. Нэгсний m мастай бит доошоо v гэсэн урттай хөдлөн. За энэ цилиндр маань омега гэсэн урттай иргэн. За ингээд бодох юм бол юу болох вэ гэхээр бид нар v гэдэг чинь өөрөө юу болох вэ гэхээр омегаг үржих нь r ах хэвээр. За энийг хэдүүлээ орлоо. За эндээс ингээд орлуулах юм бол кинетик энерги маань I омега квадрат хуваах нь 2 нэмэх нь m омега квадрат r квадрат хуваах нь 2 болно гэсэн үг. За ингээд бид нар омега квадрат хуваах нь 2 гаргачих юм бол I нэмэх нь m-ээр квадрат. За тэгээд энийг үржих нь болж өгөхлөөр омега квадрат хуваах нь 2 ана гэсэн үг. За энийг омегаг бид нар өмнө олцсон. Омега болох юм бол язгуурдаар 2 эпсилон h хуваах нь r гарч ирсэн. За энийг квадрат зэрэг төвшөлөд орлуулчих юм бол k тэнцүү I m-ээр квадрат. За тэгээд үржих нь юу ах вэ гэхээр 2 эпсилон h хуваах нь r үржих нь 2 ана гэсэн үг. Энэ 2 2-тойгоо ороочин. За энийг ингээд үржүүлэх юм бол k тэнцүү I m-ээр квадрат. За энэ дэр бид нэр эпсилоныг олцсон байгаа. Эпсилон маань бол юу байгаа вэ гэхээр I m-ээр квадрат. За тэгээд эпсилон гэдэг маань өмнө болгоноор олсон mg r хуваах нь I нэмэх нь m-ээр квадрат гарсан байсан. За тэгээд энэ нь бол эпсилон болно. Тэгээд h хуваах нь r байна. Тэгэхээр энэ нэмтэйгээ хураагчиж байгаа. Энэ нэмтэйгээ хураагчиж байгаа. Тэгээд бидний mg h гараад байна гэсэн. Тэгэхээр энийг хадгалт хуулиар бол бидний бол энийг шууд ойлгомжтойгоор гаргаж ирж болно. Яг хөө гэхээр энд ингээд цилиндр байгаа. За энд ингээд бөөрөндөө наалтцсан баг m мастай бит байгаа шүү дээ. За энэ бол h цаг ингээд туулах юм бол дээр хадгалт хуулиар бичих юм. mg h гэдэг потенциал энерги нь бол кинетик энерги болно. Шууд. Энэ кинетик энерги чинь I омега квадрат хуваах нь 2 нэмэх нь mv квадратыг хуваах нь 2 болно л гэсэн үг. Тэгэхээр энэ бол ингээд mg h гэдэг нь гараад ирж байна гэсэн үг. Тэгэхээр мэдж байгаа хүн бол шууд кинетик энерги маань mg h-тэй тэнцүү байна гэдэг гаргаад ирж бас болно. За энэ бол юу вэ гэхээр v тохиолдол. За дараагийнх нь цилиндрийг Q цэнэгээр жиг цэнэглэгдсэн гэж үзье. За одоо ингээд цилиндр цэнэглэлээ. Эхний тохиолдол нь бол ингээд механикийн бодлого байна гэсэн. Ингээд 1.5 хоног авчиж. За дараа нь одоо цилиндрийг Q цэнэгээр жиг цэнэглэсэн гэж үзье. Цилиндр эргэснээс түүний дотор төвд соронзон оронтой ижил Б индекстэй нэгэн төрлийн соронзон орон үүснэ гэсэн. За энэ нөгөө нэг яг солноид чиг юм болж байгаа гэсэн. Ингээд жиг цэнэглэчихээр эргүүлснээс болоод гүйдэл гүйж ийна гэж үзэж болно гэсэн үг. За ингээд Q цэнэгээр ингээд цэнэглэсэн байна. Гэт. За ингээд эн чинь эргэснээс болоод юу болж байна вэ гэхээр эндээс ингээд харах юм бол ерөөсөө цэнэг хөдөлгөөнд орж байна гэсэн үг. Эдгээр цэнэгүүд бол яг хөглөр ийшээ эргэж байгаа. Тэгэхээр бид нар гүйдэл гэдэг маань бол нэг ч хугацаанд урсан өнгөрөх цэнэгийн хэмжээ. Тэгэхээр Q-г нь Т-д хуваах хэрэгтэй гэсэн үг. За эндээс хэдүүлээ бид юу болох вэ гэхээр dQ хуваах нь dt. За тэгэхээр нийт одоо эндээс цэнэгийн хэмжээ маань болохоор нийт цэнэг бол Q болчихно. Энэ цэнэг маань бол нэг ч хугацаанд урсан өнгөрөх хугацаа нь болохоор юу болох вэ гэхээр нэг бүтэн тойрох. Үлчнээс нэг Q гэдэг цэнийг тэр чигээр бүтэн тойрж байна гэсэн үг. Тэгэхээр үед тухай equivalent байна гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол гүйдэл бол илэрхийлэгч чинь. За тэгэхээр энэ соронзон орн Фарадайн цахилгаан соронзон индукцийн хуулийн дагуу эпсилон хүчлэгтэй цахилгаан орныг үүсгэх индукцийн цахилгаан хөдлөгч хүчийг үүсгэнэ гэж. За энэ Фарадайн хуулиас. За тэгэнгүүт одоо соронзон орны индукцийн бэг хэдүүлээ Q омега h-ийг болон холбогдох хэмжиг түнээр илэрхийлэн олё гэж. За тэгэхээр энэ дэр бол
Яг бодохдоо цэнэгтэй цилиндрийн өнцөг хурд ба өнцөг хурдгалыг харгалзах ийм гэж үзье гэж. Тэгэхээр энийгээ бид нар олохгүйгээр энийг мэдж гинэ гэж үзье гэж. Энэ доош эргэлдэх үеийн өнцөг хурдыг мэдж гин гэж үзэж байгаа. За тэгвэл яг тухайн агшин дахь омега штрикийн үед л ярьж байна гэсэн үг. За тэгэхээр энэ бодлого маань бол шууд солиноидынхоор бодчих болно. B тэнцүү μ0 n I гэдээ бодчихно гэсэн үг. Энэнгээр шууд бодох юм бол n гэдэг чинь нэг ч уртад ногдох орооцын тоо болсон. Тэгэхээр бол юу болох вэ гэхээр n-ийг хэдүүлээ 1 ч юм уу тий. Тэгээ үзэх юм бол μ0 n хуваахан l үрчим гүйдлэх нь шүү дээ. Гүйдлэхээр хуваахан q хуваахан t. Тэгэхээр нэг ч орооцын тоо энд 1 гэдээ үзчих болно. За тэгээд q хуваахан t гэдэг чинь t-гэр бидэд өгөгдөх ёсгүй шүү дээ. Тэгэхээр t гэдэг чинь бол 2π хуваахан омега байгаа. Омега штрик энэ үед. За тэгэх юм бол солиноидэр ингээ бодчих юм b тэнцүү μ0 q тэгээд омега штрик хуваахан 2π l гэд гаргаад ирж бас болно. За хэдүүл нөгөө нэг Фардийн хуулиасаар яг бодох юм бол юу болох вэ гэж. За Фардийн хуулиасаар бодох юм бол b d l битүү хүрээний интеграл нь хасах тэмдэгтэй μ0 I. За I гэдэг бол бидний сонгож авсан хүрээний доторх нийт гүйдлийг ярьдаг. За тэгэх юм бол энэний дотор талд нь бол юу гэхээр соромжоорны индукс үүснэ. За энэ дээр нь болохоор соромжоорны индукс энд бол 90 градус байгаа. Битүү хүрээний гэхээр эн чинь B үрчин энийг хэдүүлээ А энийг L урттай гэж үзэх юм бол BL космос тэг. За тэгээд нэмэх нь BA үрчин космос 90 градус. За нэмэх нь BA космос 270 градус. За тэгээд BL космос тэг. За 180 л да. 180. Гэхдээ энэ нь гаднах аут гэдэг. Гадна талд солиноидын индукцийн хэмжээ маань болохоор тэг байдаг. Тийм учраас энэ тэг болчихно. Энэ космос 90 градус тэг болчихно. Энэ тэг болчихно. Тэгэхээр ерөөсөө юу үлдэх вэ гэхээр энэ хэд маань тэг болчих юм бол битүү хүрээний чинь интеграл BL космос тэг буюу зөвхөн дотор талыг үйлдэлсэд тэнцүү μ0 I. За хэдүүлээ энэ дээр нэг шууд хасаад тэмдэгтэй. За энэ хэрэггүй. μ0 I. Энд хасаад тэмдэг байхгүй шүү. Юун дээр хасаад тэмдэг вэ гэхээр Фардийн хуулиасаар EDL тэгээд индукцийн цахилгаан хөтлөгч хасах D P dt энэ дээр байдаг. За. За энэ болохоор юу вэ гэхээр Фардийн цахилгаан соромжоорны индукцийн хуулийн дагуу ийм хүчлэгтэй цахилгаан орныг үүсгэх индукцийн цахилгаан хөтлөгчийг үүсгэнэ гэдэг. За энэ бол Фардийн хуулиар. Фардийн хууль. За энэ болохоор юуны хууль вэ гэхээр амперийн хууль. Амперийн хууль. Соромжоорны битүүрний циркуляц нь μ0 I. За тэгэнгүүт эндээс космос тэг нэг болчихно. За тэгэх юм бол B болох юм бол μ0 I баахан L байна гэсэн үг. I гэдэг чинь болохоор Q баахан T. За тэгэхээр Q чинь өөрөө T чинь өөрөө юу болчих вэ гэхээр 2 юм гэсэн үг. Q баахан L баахан 2P омега штрик. Омега штрик нь дээш хүртэг рүү гараад ирнэ гэсэн үг. За ингэх юм бол омега штрик болно гэсэн үг. За энэ бол B гараад ирж байгаа. За ингээд энэ B-г бол аль ч янзаар яах вэ? Тайлбарж болох нэ. Нэг юм бодлогон дээр бол. За энэ ингэ болчих. За дараа нь ингээд тайлбарлах юм бол ерөнхийдөө бол 2 оноо авчиж. Энэ 2 оноо авчиж. За иг Q омега штрик болон холбогдох хэмжигдэхүүнээр илэрхийлнэ үү гэж. За иг гэдэг нь бол энийг ярьж байгаа гэсэн. Энийг болох нэ. За тэгэхээр эндээс юу болох вэ гэхээр гүйдэл ингээ гүүх юм бол юу болох вэ гэхээр цахилгаан орон маань
энүүний дагуу үсч. Энүүний дагуу цахилгаан эргэлдээд үсч байна гэсэн. За тэгэх юм бол энүүний битүү хүрээ чинь юу болчихно гэхээр яг энүүний дагуу авчиж. Энүүний дагуу. За тэгвэл эндээс бол энэ бол яг R гэсэн радиусаар хүрээгээ сонгочихно. Хүрээгээ сонгочихно. За энэ DP гэдэг чинь P гэдэг чинь бол BS скалар үүрж байгаа. За тэгэхээр хүрээний энэ талбай бол яг констант байна. Тэгэхээр DB DT гэрнэ гэсэн үг. Бидний DP гэдэг нь солонцоо урсгалын өөрчлөлт. За тэгмүүд эн чинь бол юу болох вэ гэхээр эндээс бид нар өөрчлөлтийг авах гэсэн үг. DB DT. Тэгэхээр энд μ0 тогтмол, Q тогтмол, L тогтмол, 2P тогтмол. Тэгэхээр омега штрик маань өөрчлөлт нь омега штрик DT-гээс авсан боловч маань эпсилон болно гэсэн үг. Тэгэхээр μ0 Q баах нь 2P L эпсилон штрик байна гэсэн үг. За тэгэхээр энийг хэдүүл ингээ орлуулах юм бол юу болох вэ гэхээр EDL гэдэг маань E2PR E үрчин битүү хүрээний интеграл чинь 2PR болчихно. За тэгээд хасаа тэмдэгтээ S за тэгээд DP DT DB DT гэхэр чинь μ0 Q баах нь 2PL үрчин эпсилон штрик байна гэсэн. S гэдэг чинь өөрөө энэ хүрээнд ташигдсан талбай буюу PR квадрат байна гэсэн. За эн чинь том R байгаа тий. Том R. Ингээд энэтэй хураагчин. За энэ P-ийг хураагчин. За E тэнцүү хасаа тэмдэгтээ μ0 Q за эпсилон штрик баах нь 4P L байна гэсэн үг. 4P L. За энд R үлдчихэж байгаа R хаяач тий. За би чи ингээд R хаяад ütсэн ч үл билтэр. За ингээд гаргаад ирчих. За энүүний бид нар бол хасах тэмдэг бол үүсгэж байгаа эсрэг гэдэг утгатай байдаг учраас E-ийн модулыг авах юм бол энэ нэмэлт тэмдэгтээ аваад үзчихнэ л гэсэн үг. Q эпсилон штрик R баах нь 4PL. За ингээ гараад ирнэ гэсэн үг. Ингээ үтчих юм бол энэ дээр бол бас юугаа авчих вэ гэхээр бид нар нэг оноо авчих нэ. Нэг оноо авчих. За за дараа нь E ингэж энэ цахилгаан орн нь цилиндрт ийм хүчний момент үүсгэнэ гэж. Цахилгаан соронзон нь моментийг үүсгэнэ. Цахилгаан соронзон моментийг E болон холбогдох хэмжигдэхүүнээр илэрхийлэн бичнэ гэж. За хүчний момент гэдэг маань бол бидрийнх бол R-ыг үрчнэ F байгаа. За энэ бол хүчний момент гэж. За энд ямар учиртай юм хүч үйлчлэх юм бэ гэх юм асуудал гарна. Тэгэхээр энэ цэник маань ингэж эргэлдээ явчих. Цэник эргэлдээ явж байгаа буюу гүйдлийн чиглэл маань ингэ харах юм бол энэ чиглэлийн дагуу энэ чиглэлийн дагуу. За тэгэхээр бид нар дамжуулагч дээр ингэж аваад үзье. Дамжуулагч дээр авах юм бол энд их потенциалтай. За энд бага потенциалтай гэж үздэг. Гүйдэл ийшээгээ гүнэ гэж үздэг. За гүйдэл маань бол өөрөө юу гэхээр нэг цэцнийг урсах хөдөлгөөн байна. За тэгэхээр бол энд бол их потенциалтайгаас бага потенциалтай руу цахилгаан ор үүснэ. Тэгээ цахилгаан үүснэ. E гэсэн цахилгаан. Тэгэхээр бид нар юу гэж үзэх вэ гэхээр нэмэг цэник ингээ ороод ирэх юм бол тэр цэнэгт ямар нэгэн хүч үйлчлэнэ. За хүч үйлчлэхдээ бол юу болох вэ гэхээр цахилгаан орны дагуу хүч үйлчлдэг. Q хүчний гэсэн цахилгаан орнд хүч үйлчлэнэ. Тэгэхээр энд цэнэгүүдээр юм хуйларсан цахилгаан үүсэж байна. За тэгэнгүүт юу болж ийнө гэхээр энэ дээр бол энэ цэнэгт хүч үйлчлэх болчих гэсэн үг. Энэ цэнэгтээ ямар нэгэн ингээд F-сэн хүч дандаа энэ шүргчийн дагуу хүч үйлчж байна. За тэнгууд энэ дээр бид юу болох вэ гэхээр R бол энэ чиглэлийн дагуу. Тэгэхээр энэ F маань бол цахилгаан орны зүгээс үйлчлэх хүч бөгөөд хүчний момент бол юу болох вэ гэхээр R-ыг үрчхэн
F. F нь Q хүрчин E байна гэсэн үг. За ийм ерөнхийдөө бол хүчний момент үүсэж байгаа. За E-г бид нар бол өмнө олцсон байгаа. E юу вэ гэхээр μ0 эпсилон штрик Q R хувахан 4P L. За тэгэхээр эндээс бол юу болчих юм бэ гэхээр энэ хоёрын хооронд бол хүчний момент нь R F үрчин синус альфа гарч ирдэг. Синус альфа гэдэг чинь бол хооронд R болон F хоёрын хооронд үнцэг байна. Тэнгүүд энэ дээр бид сая хэллээ шүү дээ. Яг шүргэгчийн дагуу гэхээр 90 градус байгаа. 90 градус байхаар эн чинь 1 болчихно гэсэн үг. Тэгэхээр M нь бол юу болох вэ гэхээр R Q за тэгээд E байна гэсэн үг. μ0 эпсилон штрик Q тэгээд R хувахан 4P L. За энэ Q маань энэ Q байна гэсэн үг. Бид энэ Q гэдэг байгаа Q. За тэгэх юм бол энэ дээр цахилгааны хүчний момент нь юу болох вэ гэхээр μ0 Q квадрат R квадрат. Энд R үржүүлэхээр R квадрат болно. За тэгээд хуваах нь 4P L эпсилон штрик байна гэсэн үг. За ингэ болчих. За ингээл бид нар юу болчихно гэхээр энэ нэг оног авчина гэсэн үг. За дараа нь эпсилон штрикийг олно гэж. Эпсилон штрикийг. За энэ дээр ингээд бодох юм бол бидний хүчний момент бол энэ дээр бол юу болох вэ гэхээр вектор үржүүрээр R за баруун гарын дүрмээр тодорхойлно. За эсвэл шургын дүрмээр бас тодорхойлж болдог. За ингээд үзэх юм бол R-аас F руу эргүүлээ. R-аас F руу ингээд эргүүлээ. Ингээд энэ чиглэл рүү эргүүлэхэд бол шурга цаашаа хөдлөнө гэсэн үг. Тэгэхээр энүүний торк бол юу болох вэ гэхээр торк гэдэг маань бол энэ хүчний моментыг ярьж байгаа шүү. Торк гэдэг маань бас R-ыг хүчин F гэж үздэг. За энүүний торк бол юу вэ гэхээр цаашаа чиглэлд гарч иж байна. Цаашаа чиглэлд. За нөгөө нэг бодлого маань болохоор энэ Ньютон гэж юм гэхээр эпсилон штрикийг олно гэхээр энэ маань нөгөө нэг мастай ачаа доошоо татаад байгаа шүү дээ. Тэнгүүт нь тэрний утасны татах хүч T. Тэгээд энэ R2 чинь бас торк үүсгэж байгаа. Тэнгүүт R T рүү эргүүлж байгаа юм чиглэл үзэх юм бол энэ нь бол наашаа чиглэлтэй гарч ирнэ гэсэн үг. Наашаа чиглэлтэй. Тэгэхээр энүүний торк бол наашаа чиглэлтэй. Соронзоорны зүгээс үүслэх торк нь бол цаашаа чиглэлтэй гарч иж байгаа. За тэгэх юм бол яг энэ дээр бол юу болчих вэ гэхээр эпсилон штрикийг олно гэх юм бол энэ дээр бид нар ийм нөхцөл байна гэсэн. Нөгөө нэг өмнөх бодлоготойгоо уялдаа холбоотойгоор үзэх юм бол цэнэглэгдсэн ийм цилиндр байна. Тэгээд энэ цилиндр маань бол энэ ачаанаас олж эргэлдэж байгаа. За ачаанаас олж эргэлдснээс болоод энд бол соронзооны индукц үүсэж байгаа гэдэг. Ингээд болгоо тайлбарлагдана гэсэн. За тэгэх юм бол энэ доошогоо ийм G бишгээ T энд T за энд A гэсэн утгатай. За тэгэх юм бол дахиад хэвчлээ гэх юм бол MG-гээс хасах нь T тэнцүү M болчихно. За нөгөө талд болохоор R-ыг хүрчин T гэдэг бол энэ торк бичигдэнэ. За нөгөө талаас болохоор юуны торк бичдэг вэ гэхээр соронзоорны цахилгаан соронзоорны зүгээс үүслэх хүчний момент байх ёстой. За энийг хэдүүлээ M цахилгаан соронзоо гэж. За энүүний чиглэл бол цаашаа учраас хасагдж байгаа. За тэгээд инерци моментыг үржих нь өнцөг уртгал. За энэ өнцөг уртгал нь штрик болчихно. За энүүний чиглэл энэ нь ягаад нэмэх болчихно вэ гэхээр үнцгийн шилжилт маань болохоор энүүний дагуу байна. Тэгэхээр эпсилон бол юу гарч ирэх вэ гэхээр энүүний инерци момент чинь бол наашаа чиглэлд гарч иж байгаа. Баруун гарын дүрмээр харах юм бол бид нар үнцгийнхэн дагуу шилжилтээ авах юм бол за энүүний чиглэл бол эрхээ уруу болно. Тэгэхээр энэ бол наашаа чиглэлтэй. Тэгэхээр наашаа чиглэлийг эерэг гэж авч байна гэсэн үг. Тэгэхээр энэ торк маань бол наашаа чиглэлтэй. Тэгэхээр бидний үр дүнд бол энэ бол цагийн дөрвийн эсрэг үргэж байгаа учраас бол энэ хоёрын чиглэл яг адилхан байх хэрэгтэй гэсэн үг. За тийм учраас тэмдэг нь энэ хоёрыг нэмэх. За энд бол яг сөрөг гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ тэгчлэлийг бодно гэсэн үг. За энэ А гэдэг маань болохоор А штрик гэж үзье. А штрик гэдэг маань эпсилон штрикийг үржих нь R байна гэсэн үг.
За эндээс ингээд бид нар бодох юм бол за энэ T-ийг бас өөрчлөгдөнө. За өмнөхөөсөө за тэгвэл бид нар MG-гээс хасах нь ε' R үрчийн M тэнцүү T-ийг юм болгосон. Энийг хэдүүлээш орлуулчих. За ингээ орлуулчих юм бол R-аар үржүүлэх нэ MGR хасах нь ε' R-ын квадрат үрчийн M. За хасах нь M цахилгаан соромжингийн хүчний момент. За тэгээд е'. За эндээс е'-ийг олно гэсэн. За тэгэхээр MGR хасах нь M цахилгаан соромжин тэнцүү ε нэмэх нь MR квадрат ε' байна гэсэн. За эндээс е'-ийг олно гэсэн. За е'-ийг олох юм бол юу болох вэ гэхээр MGR-аас хасах нь M цахилгаан соромжин. За энэ бол цахилгаан соромжингийн хүчний момент гэж байгаа. Тэгэхээр нэмэх нь MR квадрат гарч байна. За энэ хэдүүлээ цахилгаан соромжингийн хүчний моментыг өмнө олцсон. Олцсон юм байхгүй байгаа. За цахилгаан соромжингийн дөгц маань юу хүчний момент юу гарсан бэ гэхээр бас өөртөө е'-ийг тэмээ штэ. Тэгэхээр бол энэ дэр бол хэдүүл энд орлуулад е'-ийг ялгаж авах юм байна. За энийг ялгахтай бас бүр болчихлоо. За тэгвэл энийг орлуулъя. MGR хасах нь μ0 Q квадрат R квадрат баахан 4PL үржих нь ε' тэнцүү IMR квадрат тэгээд ε' байна гэсэн үг. За энийг гаргаад ийшээ болгоно гэхэр чинь ε' маань MGR баахан IMR квадрат за тэгээд нэмэх нь μ0 Q квадрат R квадрат баахан 4PL болно гэсэн үг. За ингээд бид нар е'-ийг болчихно гэсэн үг. За одоо е'-ийг олцсон. За ийм цилиндртэй ачаа системийн нийт кинетик энерги K' MGH холбогдох хэмжигдэхүүнээр илэрхийлнэ үү гэж. За K' гэдэг маань одоо энийг ингээ эргэлдүүлэнгүүт юу болж ийнө гэхээр цаад санаа болохоор энэ эргүүлж байгаа потенциал энерги маань MGH гэдэг потенциал энерги маань юу болж ийнө гэхээр кинетик энерги. За тэгээд нэмэх нь за тэнцүү гэж кинетик энерги ичиг за нэмэх нь цахилгаан соромжингийн энерги болж байна гэсэн үг. Ийм биш. Е цахилгаан соромжингийн энерги. За ингээд энерги хадгалах хуулиараа бас бодчих болно. За тэгвэл K' маань юу болох юм бэ гэхээр цахилгаан соромжингийн энерги гэдэг маань соромжин нэгтийг за B квадрат хуваах нь 2μ0-ыг эзэлхүүнээр нь үржүүлчихнэ гэсэн үг. Эзэлхүүн гэдэг нь юу болчих вэ гэхээр тэр солноидын буюу цилиндрийн эзэлхүүн байна гэсэн үг. Тэгэхээр PR квадрат үржих нь L байна гэсэн үг. За ингээд бодчихсон гараад ирнэ. За тэгвэл K' маань бол юу болчих вэ гэхээр MGH-аас хасах нь B квадрат хуваах нь 2μ0 үржих PR квадрат L байна гэсэн үг. За эндээс бид нар B юу гэж үзсэн бэ гэхээр B гэдэг маань бол хамгаалаа. За шууд санснаа биччихье. B гэдэг маань μ0 омега эстрик үржих нь Q хуваах нь 2PL гаргасан. Тэгэхээр
бидний юм маань болохоор ийм болоод BGH нь орлуулах хэрэгтэй болно. За бид нар чинь K-стрийг BL-аар холбогдох хэмжүүтгнүүд гаргана гэдэг тий. Тэгэхээр чинь энийг орлуулна гэсэн үг. За тэгэхээр энийг орлуулвал юу болох вэ гэхээр эндээс K' тэнцүү mgh хасах нь μ0 квадрат омега стрийн квадрат үржих нь q квадрат хуваах нь 4p квадрат l квадрат хуваах нь 2 гэхээр 8 болох нь 8 тэгээд μ0 8 μ0 за тэгээ үржих нь p r квадрат үржих нь l болно гэсэн үг. За энэ дээр p p-г ороод энэ нь l квадрат энэнийг ороод чинь. За тэгвэл mg h хасах нь урагдах юм байна уу? Олгон тий. μ0-ийн квадрат μ0-ийн квадрат энэ μ0-д ороод чинь. μ0 q квадрат омега стрийн квадрат хуваах нь 8 p l үржих нь r квадрат гэсэн үг. За бид нар чинь юугаар төлөвлөх юм болох вэ? K-стрийг BL-аар төлөвлөвлөн олно гэж. K-стрийг K-стригээс хасах нь K юм биш үү? Ялгуурыг юм биш үү? Би энэ K-стриг гэж ойлгосон биш үү? Тэгэхээр чи юм биш үү? BL-аар илэрхийлэх хэмжигдэх. Энэ дээр алдсан байсан биш үү? Биш. K-стригийг mgh болон холбогдох хэмжигдэхүүнээр илэрхийлнэ үү гэж байна. K-стриг бид нар олцсон. За тэгэнгүүт одоо юу болох вэ гэхээр ийм байсан байна. Дараагийнх нь K-стригээс нь K-г олно гэж. Тэгэхээр өмнө бидний олцсон K гэдэг нь бол mgh байна гэд гаргацсан. Тэгэхээр эндээс ингээ гараад ирчих шууд энерги хадгалах хуулиар. Юу болчих вэ гэхээр энэ нь хасах тэмдэгтээ E цахилгаан соронзон байна гэсэн үг. Тэгэхээр цахилгаан соронзон орны энерги нь болохоор шууд энэ байна гэсэн үг. Тэгэхээр K-стригээс хассан K гэдэг маань бол бидний харвал B квадрат хуваах нь 2μ0 PR квадрат үржих нь L хасах тэмдэгтэй байна гэсэн үг. Ингээ гараад ирчих. За тэгэхээр бидний бодлого юм бол ерөнхийдөө бол ингээ болчлоо. За энэ дээр бол жоохон хувиргалт хийгээд гарах чинь 8pl өгч юм бол mgh гарч ирээд за омега стрик гэдгийг бид нар бас хувиргаж болно. Энэ чинь бол тухайн агшинд өнцөг хурд болчихж байгаа. q квадрат ингээд ерөнхийдөө болчихлоо юм байна л да. За тэгэнгүүт ерөнхий бодлого маань бол ингээд болчлоо. За тэгэнгүүт K-стриг хасах нь K-г тайлбарлана уу гэж. За тэгэхээр энэ маань бол юу болж ийнэ вэ гэхээр өмнөх үеийн кинетик энерги болон дараах үеийн кинетик энергийн ялгуур яг юу болоод байгаа юм бэ гэдгийг л асуугаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл маань бол өөрөө соронзон орны энерги болж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд бид нар энэ бодлого маань бол ерөнхийдөө юу болчихно вэ? Ингээд дан цилиндрийг ачаа зүгөөд эргүүлэх. За дараа нь тэр цилиндрийг бид нар цэмгэлж байгаад эргүүлчингүүд энэ хоёрын кинетик энерги зөрчөөд байгаа гэсэн. Энэ системийн нэг. Энд K системийн энд K стрик болчиход байгаа. K стрик гэдэг нь бол mv стрикийн квадрат хуваах нь 2, нэмэх нь I үржих нь омега стрикийн квадрат хуваах нь 2. За K гэдэг нь бол mv квадратыг хуваах нь 2, нэмэх нь I омега квадрат.
Тэгэхээр энэ хоёрын зөрүү юу болчихно гэхээр мэдээж К штрих нь бол өмнөхөөсөө бага болчихж байгаа. Яагаад бага болоод байна вэ гэхээр энэ дээр EMJ-H гэсэн одоо потенциал энерги гарч ирлээ гэж бодъё л да. EMJ-H. Энд болохоор потенциал энерги нь адилхан юм. Гэтэл энд зөрүү энерги үүсээд байгаа. Тэр зөрүү энерги маань юу юм гэхээр соронзон орны энерги болчихно гэсэн. Тэгэхээр энерги хадгалт хуудасаар бодох юм бол энд нэмэлтээр соронзон орны энерги үүсэж байна л гэсэн үг. ДБ гэсэн соронзон орны энерги үүсэж байна. Тэгэхээр энерги хадгалт хуулиасаар ярих юм бол энд бол юу болж байна вэ гэхээр нэмэлтээр соронзон орны энерги үүсээд байна. Тийм учраас бол механик энерги хадгалагдахгүй. Энерги бол яах вэ гэхээр ийм хэмжээгээр өөрчлөгдөж байна гэдэг. Ингээд шууд гаргаж ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ гаргаж ирж байгаа ойлголтыг бид нар шууд анханасаа энд энерги хадгалт хууль биелнэ гэж шууд ярьсан учраас бол гараад ирж байгаа. Энийг тэгхгүйгээр бид нар динамикаар нь бодох юм бол муу адил бас энэ гарч ирнэ. Энд эпсилон штрих олцсон шүү дээ. Эпсилон штрих олцсон юм чинь бид нар юу болгож болох вэ гэхээр H занд шилжүүлээд тэгээд энерги тооцоод кинетик энерги олоод тэгээд тэндээс зөрүү энерги маань юу юм бэ гэдгийг ерөнхийдөө бол энэ бодлого тайлбарлуулах гэдэг байсан юм. Тэгэхээр яах вэ гэхээр шууд энерги хадгалах хуулиараа бас ингэ шууд анхаас эхлээд ойлгомжтой юм чинь гэж бодчихсон юм.